Шинжлэх ухааны таны мэдхүйн одмөндөр сувагт тавтай морил Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг өгүүлэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одмөндөр суваг, НТV телевиз, мөн одмөндөр радио 83.307 хост дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Итгэл даах Герман чанар, Хет их брэнд, за мөн Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Түр зогс, Бүүяар нөлөөллийн аянг зарлаж байгаа Улаанбаатар Төмөр зам дэмжиж ажиллаж байна. За та бүхэндээ бүгдэнд нь Энэдмийн баярын мэнд хүргэе. Тэгээд энэ дэр нэг жаахан мэдээлэл жаахан харсан юм а хэлье гэж бодоод бид нэр ер нь хизэнээс 4 сарын 1 гэдэг болсон болоо. Энэдмийн баяр гэж яг албан ёсоор бүртгэгдээгүй бидний дунд байгаад идэг. Гарал үүсэл нь юу юм болоо гэж бодлоо. За бүр эртний Ромд бол хөршүүдэд хуурах өдөрч гэдэг юм уу? Эсвэл одоо ойр тойрныхоо хүмүүсийг хуурах мэхлэх өдөр гэж байсан. За мөн энэ өдөр Энэдмийн борхнаа энэ өдөр залдаг байсан юм байна. За тэгээд нөгөө нэг Юлианы он тоол байж байгаад тэгээд одооний он тоол буюу Григорийн тоолол руу Францчууд 1582 онд албан ёсоор шилжээд тэгээд 4 сарын 1-нд одоо шинэ жилийн баяр тэмдэглэдэг байснаа 1 сарын 1 болгож өөрчилсөн юм байна. Тэгсэн чинь хүмүүс нөгөө 4 сарын 1-нд тэмдэглэдгээрээ тэмдэглээл байсан. За энэний хүмүүс одоо шоолоод одоо тэр 1 сарын 1-нд тэмдэглэдэг болсон хүмүүс нь шоолоод одоо ингээд 4 сарын 1-нд тэмдэглэж байгаа хоцрогдсон ийм хүмүүс гих мэтэр одоо шаалдаг байж байгаад энэ нь одоо ийм хуурам эхлэх өдөр, Энэдмийн баярын өдөр гих мэтэр янз бүрээр хэлэгдээд эхэлсэн юм байна. За Монголд бол 4 сарын 1-ийг Энэдмийн баяр гих болсон 1990-ад оноос хойш тэр ардчлалын дараах нээлттэй соёлын үед одоо энэ гадаадын April Fools буюу энэ соёлыг бас нутагшуулах явцад бий болсон нэг юм амьд уламжлал яваад байгаа. Тэгэхээр одоо албан ёсоор бид амардгүй энэ өдөр ажилладаг байлаач гэсэн энэ өдрийг бас уламжлал болгоод бас нэг өдөр жаргалтай, нийтдээ хөгжилтэй, ойрт холбоогүй хүмүүстэйгээ бас хөөрөлдөх боломж байж болох юм. Ийм учиртай юм байлээ. За өнөөдөр бүгдээрээ цэндийн дорж готов гэж одоо хошин өгүүллийн бол мастер энэ хүний өгүүллийг за мөн өөр хоёр өгүүллийг нэвтрүүлгийнхаа цагт багтаад сонсцгооноо. За цэндийн дорж готов гэж энэ зохиолч бол одоо хүн чулуу, аалзны торон дээр эрлийн сурлизуудын үлгэр гэх мэт маш олон зохиолороо бидний эзэний танил болсон дуртай шимтэн сонсдог зохиолч байгаа. За тэгээд ер нь Монголын хошин өгүүллийн орчин үеийн гол төлөөлөгч гэж явдаг нийгмийн доголдлыг намблаг хэрнээ одоо маш цэгцтэй яжлоод гаргачихдаг цөөн хідэн өгөөдлийн маструудын нэг ээж гэж үздэг. Тэгэхээр утга зохиолд бол шог эргцүүллийн сэтгэлгээг хүчтэй оруулсан энэ эрхмийн зохиолыг бас нэвтрүүлэгтээ унших болсондоо таатай байна. За эхлэе. Зохиолч Цэндийн дорж готов Хурун чиний лааны гэрэл Намшир өвгнийх зан өвгнийхтэй хоёр гэрээрээ өвлжиж байна. Өвлийн шөнийн уртыг хэлэхүү хоёр өвгний нойр сэрвэлзэх сүүж чилэх зовлон адилах нэг ч хэлэхүү. Бас дээр нь хоёулаа гэрэл гаргах лаагүйгээс харанхууд гэр гертэ уйтгарлан суун. Харин занын хурун чиний ганц лаа үлдсэнийг намшир зах зээлийн өвгөн гисэнтэй тандаж мэдээд энэ үдэш тэдний дорж өчүүхэн лааны сүүмэлзэх гэрэлд хуучлаатхав. Уг нь бол гэрэл гээгээ баяр уйсгалан авчирдаг байлтай. Мань хоёрын яриа тэгсхийгээ таарсангүй. Намчир нь сүулдэ нэг муу үзэл бодлороо дээрлэхэд эхлэнгүүт занын шар гозойж. Энэ муу намшир намайг дандаа өөрөөсөө дорд үзэж байх юм. Би энэ муугаас ер нь юу гараад утах юм бэ? Гэж бодоод сүйтгэнэх хурун чиний лаанда гинэт хармын сэтгэл төрж энэ мото өөрөө лаагүй гуйлахч эвчвэж хүний лааны гэрэл бараадаж орж ирчгээд бас эзэнд нь номчрах юм гинэ. Гэхдээ ерөөсөө энэ лаа урсаад байна гэдэг чинь надаас л гарц гараад байгаа хэрэг. Гэж шаарлахсандаа лаага үлээчихв. Хөөе, яаж яана хөөе? Гэж намшрыг асуухад заана. За чи ямар ном уншиж байгаа вэ штэ? Цээжээрээ ярьж байгаа мохойн гэрлийн эрэг байна уу да харанхууд ярихгүй юу чи? Гэж ондооцоход намшир. Гэхдээ цаана маань лаагаал гамансан болохоос биш миний ярианд бол дургуцаагүй юм байна. Гэж олзуурхаад. За. Чи тэгээхөө сая миний ярьсныг юу ойлгов уу? Ойлгохгүй байна, ойлгохгүй. Гэхдээ ер нь ойлгоод яадгийн.
За тэгжиж болохгүй дээ хөө. Ээдэ чи манч мөнж харанхуй байна да. Гэснээ өөрөө харанхуйд өврөө суйлан сугаамаажснаа. Гүй хөө. Энэ дараачийн сонгуульд ямар нам ялах бол ямар ч ялсан ер нь яадгийн. Тэглээгээд ямар сайхан болох юм биш. Гэж зандраад зан гэнэт шүдэнд зурлаа. Шүдэнцний гал харанхуй герт зөвхөн заны хүрлэгэр нүрээ гэрэлтүүлэхэд уурандаа хоолоогоо тултал гударсан гаансныхан толгой шүдгүү тулман амнаас нь дөнгөж цохож харагдав. Өвгөн шүдэнцний галаар сахлаа хуйхлах шахан байж тамхиа асаагаад модыг нясалчихсан чинь асч байсан шүдэнцний мод намшрын чихийг игээтэй л түлчихсэнгүй хажуугаар нь шүргэн өнгөрч ойчсан газраа гал нь хитгэн сөрвөлзөөд унтарлаа. Гэрт дахиад л тас харанхуй болов. Заана гаансаа хэд хүчтэй сорж уушгэлсэн утаага хамраамаараа буцаан садгадуулангаа. За намшир минь. Чи бит хоёр чэзээ мүдгүй өгтөө өгсөн улс та. Чи одоо ийм дэми юм ярьж суусан дор бол ганц нэг эрх маань уншиж байгаач. Юмыг яаж мэдхүү хэрэг болж мэднэ шүү. Маань шиг хэрэггүй юм юр хаана байгаа юм? Би тэр мааны чинь уншиж мэдгчгүй. Зан гаансныхаа хүнд төмөр толгойгоор мөнгөн цохлуураа ялбитал балбангаа. Чи ч одоо багада Эрдэнэ зуугийн цогчин дугны арын мөрөнд сайртай тавхаага орхимжинд ороосоо цухуулгачихсан. Хурал хурд суугаа үдээ. Тэр бол яах вэ? Юм мэдэхгүй багын гинэн явдал юм чинь. Одоо бол тэр зэргийн юмд хууртагдахааргүй болчиход байна шүү зан минь. За. Чи ч яах вэ тэгтгэл юм байж. Харин өөд болоод хэдхэн сар болж байгаа юм уу эмэгнийхээ хойноос ядаж ганц нэг эрх маань уншихад ер нь яадгийн чи. Чамаамууд хэрэг болдгоо маа гэхэд өнгөрсөн тэр хөөрхийн амтанд хэрэг болж юуны магадгүй. Гү. Хэрэг болохгүйг нь мэдээд байгаа юм чинь маань уншиж яадгийн. Гэж хэлэх яг тэр агшинд нас барсан эмэгнэн гандан хурал гэх мэтийн үгс хагас дутуу хэлээд өөрлөө сарвалзаж байсан нь нүдэнд нь үзэгдэх шиг болоход намшрын дотор айгүй болж хэсэг зур дуурч чадсангүй. Тэгээд дотор нь жаахан онгоосны хойно энэ өвхөн хооронд бууж өгөхгүй юм шүү. Энэ нэг юм одоо надаар шашин шүтүүлж яах гээд байгаа юм бэ? Бүр заавалжгүй маань уншуулах гэж хорон буцлаад байгааг нь хараач хөөе. Гэж бухимдсан боловч өнгөндөө их л талбуухнаар. Хүний бодол ондоо хөө зан минь. Чиний шүтэх өөр хэрэгээ. Би чамайг битгий шүтээгээгүй байхад чи намайг яхаараа шүтгээд тулгаад байдг юм бэ? Чи намайг бурхан битгий шүтгэж тулгаагүй нүнэ. Харин чи талигаач гэрэл сүрэндээ насаар нь ирэх бариулалгүй ойлгосоор байгаад өвхүүлсэн гэдгийг чинь энэ голынхан мэдэн шүү. Хөөх юм уу хань чинь тал харавчхаад байхдаа хүртэл чамаас нууж маань уншиж байсныг бас цугаараа мэддэг юм байна лээ. Чи ч яста нүгэлтэй амтан дөө. Ингэж ширүүсэд ирэнгүүт зөөлрүүлэхгүй бол горигүн гэж хашралсан намшир. Чи одоо нүгэл мүгэл гэж юун завхарсан юм яриад дунав да. Мөн. Чи нүгэл байхгүй гэж хоцох нь уу? Нүгэл бий шүү дээ. Хулгай хийвэл нүгэл, худлаа хэлвэл нүгэл, хүн алвал юу? Нүгэл гэж чи ойлгох нь уу? Одоо хүн гомдож өхүүлэх юм бол чинийхэр бол нүгэл биш юм биз дээ. За чи ерөөсө гар харь. Чиний энэ дими яриаг чагнад суугч над бас нүгэл болох юм байна. Гэд зан зулаа өргөж бурхнаасаа адис авч залбираад эрх хэрэгүүлж маань уншиж эхэлвэ. Намшир эзгүй харанхуй хүйтэн гэртээ харимааргүй. Зулын гэрэл жаахан бараадмаар байсан хэдий ч гэсэн одоо яа гэхвэ нэгэнт хөөгд байгаа юм чинь. Муудсан өвдгөө шажигнуулан өндийж гарахаар майжганлаа. Энэ үед заны эхнэр бунд хорол гаднаас орж ирээд намшруу та.
Гүй чи бят хоёртой хантай жаахан сууж хуучлахгүй яагаа вэ? Зүгээрээ хөө. Юу харж хэвтээ. гэж хэлтэл хоолон чичирч орхив. Тэгээд гэртээ орж харанхуйд гунж гутар нилээд суулаа. Сэтгэл нь дааж давшгүй эмзэглээд нойр нь хүрхийн залга. Хүйтэн хүнжилж шургасан хойноо мөн бүрлээж ханаа бүрч үгүйлж. Тэр маань намайг яагаад орхиод явчих вэ та? Би мөхөөрхийг гомдолоо. Гомдоосон. Зөндөө гомдоосон. Өөд усны дараа дэвсгэр дороос нь ирэх гарсан нь гүнхээр л надаас нууж майн уншиж байсны шинж юм. Гүй би тэгж байгаа болов уу даа гэж сэжиглээд мөхөөрхийг хэлэхгүйгээр загинж уйлуулж байсан. Би ч үнэхээр нүглийн тариа юм да. Муу хөгшнийхөө гомдлыг цайруулж чадахгүйгээс хойш амьд яваад яах юм? Хөгшин минь нүгэлт намайг битгий өршөөгөөрэй. Хохин муухар хүүр. Гэж гашуун нулимсаа хүйтэн эцэнхий гараараа шудран байж хүнжилдөө битүүхэн уйлав. Тэгээд унтахгүй хэвтсээр өөрийн таван жингээр зөөрмгөлтөл. Түлэх түлшгүй ганц би үгний гачигдал юм хойно өөрийгөө тэр аргалтууж яваагаар хард орж зүүдэлвэ. Аргал олдохгүй болохоор айлын шаваастай аргалаа сулгаагаар ухаж исэн чинь овоолоостой том хөх аргалууд доороосоо оволцсон түмбисээр норн задарч дундаас нь уранхай хөсрий саарал дээл эгэлдэргэлсэн талигач гэрэл сүрнэн цохож ирснэ. Нүүр буруулахт нь намшир. Гүй чи минь одоо болтол төрлөө олоогүй л явна уу? Гүй яах вэ? Би нэг иймэрхүү л янзтай явж байна шүү дээ. Гэж нэг янзгүйхэн хэлэх шиг болоход нь намшир цочин сэрж оволцсон зүрхээ дараад. Умманы бадмихум гэж өөрийн ирэхгүй түргэн уншив. За ерөөсөө заныхаа заны гэрээс л салаад амтэн хүнээс алсхол ганц гэр буугаад зул өргөж хөгшнийхөө хойноос майн уншия. Уншсан майн муу хөгшөнд минь хурж сайн төрлөө олохт нь тус олоосоо билээ. Би бүр зөндөө маань уншия. Умманы бадмихум өдөр шөнөгүй л уншия. Ерөөсөө бүр нойр хоолгүй уншия. Гэж өглөн гинэт үрчгэр нүрээ харанхуйд татгнуул нь шүдэд зууж. Гэхдээ майн уншиж зул өргөж байгаагаа хэндэж мэддэхгүй юмсан та. Гүй ялангуяа энэ муу зан дуу ёор сэжиг авахулж болохгүй. Тэгээд учир нь олдохгүй энэ орчлонтой тооцоо дуусгаж нам өгөж яс амрах юмсан. Умманы бадмихум гэж өглөн шивнсээр байлаа. За дараагийн өгүүлэлэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд төр зогс бүү яар нөлөөллийн анги зарлаж байгаа Улаанбаатар төмөр зам дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За тэгэхээр Улаанбаатар төмөр зам олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон 2013 оноос эхлээд олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ингэхдээ төмөр замын гарман дээр гарч байгаа осол зөрчлийг бууруулах зорилгоор тээврийн эрхслийн жолооч явган зорчигчдод хандсан сурчлагаа зохион байгуулсаар ирсэн. За учир нь гэвэл галт тэрэгний яаралтай тормос хийсэн тохиолдол бүрийн цаана Улаанбаатар төмөр замд бүр маш их хохирол учирдаг юм байна. Улаанбаатар төмөр замын хэмжээнд яаралтай тормос хийсэн судалгааг бүгдээрээ сүүлийн 4 жилээр нь харъя. 2022 онд гэхэд 53 удаа 906 минут, 2023 онд гэхэд 46 удаа 786 минут, 2024 онд 52 удаа 889 минут, 25 онд гэхэд 55 удаа буюу 941 минут тус хөдөлгөөн саатаад нийтдээ бүр 61 цаг галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Хэрийг хинээс олж байгаа вэ? Биднээс олж байгаа.
Галт тэрэгний хөдөлгөөнд тасралтгүй найдвартай байдал алдагдана гэдэг бол түлш зарцуулалтаас гадна галт тэрэгний цагийн хуваар алдагдаж араасаа цагтаа хөдлөх байсан олон галт тэрэгний хөдөлгөөн саатаад байна л гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам бол олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн учраас өөрийн дэд бүтцээр дамжин өнгөрч байгаа өнгөрүүлэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарийг бас ягштал баримтлах тогтсон цагт багтаагаад дараагийн төмөр замд хүлээлт өгөх ийм үүрэгтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ ослын шинжээч нарын дүгнэлтээр бол жолооч нарын бүр 90% нь за ингээд гарч амжнаа гэд галт тэрэгний хөдөлгөөний урдуур ордгоо гэсэн ийм дүн шинжилгээ гарсан байдаг. Тэгэхээр бид тийм төр зур хүлээж болно. Төмөр зам бол тэр галт тэрэг бол тэрийг ослын зогсолт хийхийн тулд маш их зарлага, маш их хариуцлага цаана алдагдчихж байгаа юм шүү гэдгийг бид ухамсартайгаар бодож хэсэгхэн ч гэсэн төр зогсоод хүлээж хүндэлж сурья. За ингээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та нар маань 1919-49-с авч болж гин. За эсвэл байршил Улаанбаатар хот Баянгол дүүрэг Сүүлийн гудамж 42. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд төр зогс бүү яар нөлөөллийн анги зарлаж байгаа Улаанбаатар төмөр замдаа баярлалаа. Төр зогс бүү яар. Зохиолч Моян Талхны үермэг. Арван 6-тай байхад минь намайг Можийн Багшаархан хотын тэргүүний сургуульд илсүүлж авсан юм. Энэ сургуульд илсэх нь их сургуульд илссэнтэй агаар нэг тул аавын баяр илсэн гэж жигтэйхэн. Хүү нэг сургуульд орчих юм бол тогтсон ажил албатай болж тарийн талбайд бүхэлцэхгүй гэж бодсондоо л тэр юм. Тэр үед манай хамаатнууд мөнөөх Багшаархан хотоос Можийн төв рүү шилжих болоод байшин саваа аавд маань үлдээгээд гахаа үржүүл гэж зөвлөсөн юм. Хот манай тосгонтой харьцуулахад хүн олонтой амьдрал ахуй сайтан учир аавч надад хань бараатай гэсээр дуртаяа ирсэн юм. Эхний семестрээ төгсөхөд аав байшингийнхаа дэргэд гахайн хороо босгоод хэдэн тороо худалдаж авлаа. Би 7 хоногийн 5 хоногт сургуулийн дотор байранд сууж хагас бүтэн сайндаа аавын дочход аав тэр хооронд тосгон орж гахайн тижэл авч ирдэг юм. Гэвч аавын сэтгэл байнга л зовоостой. Тосгоны гэрийн тижэл зөөсөөр угаад дуусч нэмж худалдаж авах мөнгөгүй дээр төв рүү шилжсэн хамаатнууд маань юм явуулах нь ч илт багассан юм. Тэгтэл гахайнууд маань өдрөөс өдөрт өссөөр байдаг. Би ч баггүй санаа зовж байсан. Гэхдээ аавда яаж туслах учраа олохгүй байлаа. Гэтэл нэг өдөр сургуулийн цайны газраас сурагчдын үлдээсэн мантуу талхны үүрмэг нэлээд хаягддгийг би олж мэдсэн юм. Тэгээ тэрүүгээр гахайгаа тижээж болох тухай аавда дуулгавал аав сайхан санаа байна гэж магнаа тэнийн баярлаад маргааш нь үүрмэг цуглуулахаар сургууль руу явлаа. Би аавынхаа сэтгэлийг хөдлөсөндөө баярлагч төдхөн харамсахад хүрнэ гэж яаж санах вүлээ дээ. Ангийн маань хүүхдүүд аавын эвэршиж сайрцсан гар хуруу, тостаас нь толгойн альчуур, толб тогтсон хувцс хунрын шоолж. Хөөе, хардаа гуйлагчдын хаа явж штэ. Яана харах амир гэж хочлох болсон юм. Тосгонд өссөн болохоор би тэр байтугайг тисээд өнгөрөхч аавын минь шоолоход би твчсэнгүй. Гэвч золоор сургуулийнхан энэ хүн миний аав гэдгийг мэдээгүй учраас эрх болгонд нь аль болох л би холдохыг хичээдгсэн. Тэгээд хүүхдүүд миний аав гэдгийг мэдчихвээ. Тэгээд намайг шоолохгүй гэсэн айдаст хүлээтэй л явна. Тиймдээ ч нэг өдөр аваа та ер нь дахиад сургууль дээр битгий ирээрээ. Хүүхдүүд мэдэх юм бол шоолно штэ гэд хэлчихв. Аавын маань царай барайж харанхуйд гаансныхан цог гялалцсан. Тэгээд удтал дуугүй суугаад би очсон ч чамтай ярихгүй. Гахаага тэжихгүй бол тарга твэрэг нэмэхгүй шүү дээ
гэж хэлсэн юм. Нүднээс минь нулимс урсаж, аавыгаа өрөвдөвч, ангийнхнаа шоолно гэх айдас бүхнийг дарна. Ингээд маргааш аавыг ирэхэд би өөр тоосон шинжгүй ном уншиж суув. Аав ирэх бүрийдээ дүн бичсэн самбарыг ширтэж зогсдөг юм. Сурлага сайтай болохоор миний дүнг харж сэтгэлээ зогоодог байсан биз. 1996 оны тэр нэгэн өвөл би шалгалтын дүнгээр эхний 3-т жагсаж нэлээд хэдэн нийтлэл бичсэн болохоор ангийн хуралд аавыг маань ирж оролц гэж урьсан юм. Талах, мантооны өрмөг, хоолны үлдэгдэл түүдэг хүн, угтаа бол миний аав гэдгийг мэдсэн хүүхдүүд намайг шоолхон лав гэж санаад би бүр айж ичсэндээ аав, та хуралд очиод яах юм бэ? Би таныг өвдсөн гэд хэлчихье заа юу? гэж хэлсэн юм. Аав маань царай зүс алдан цонх хийсэн ч дуурсангүй. Маргааш нь би цас туучин сургуультай ирээд ангидаа орж суулаа. Ангийн хуралч эхэлж, энэ эдхүүр алга ташхан сонсогдно. Би гэдэг хүн толгой гудаан дотор чичрээстэй. Аава, та яагаад гахаад ижих болсон юм бэ? Сургуулийн цайны газрын үлдэгдлийг түүх хэрэгтэй юм гэж үү? Багш нар эцэг эхчүүдийн яриаг сонсхийг хүссэнгүй цонхоор ширтээд байх юм. Тэгсэн бурхан минь, талхны үүрмэг, хоолны үлдэгдэл түүдэг аав маань будрах цасанд дарагдан цонхны цаанаас энэ бүхэнд чих тавин сонсож зогслоо. Би нулимсаа барьж дийлсэнгүй. Ангиасаа гүйн гарч аавыгаа дагуулсаар эргэж ирэв. Тэгээд энэ бол миний аав гэж хэлэхэд бүгдээр алга ташсан юм. Харих замдаа 2% үлдэгдэл барьж авсан аав маань өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Яах вэ? Хүмүүс шоолох нь цаг зуурын л үзэгдэл. Хичээл зүтгэл байхад бүх юм болдго юм гэж над загсан юм. Эннээс хойш ангийнхан маань аавыг шоолж шоглосонгүй. Хоолны үлдэгдлээ бүр ховинд нь хийж өгдөг болсон юм. 1997 онд би Мужийн төв их сургуульд орж аав намайг хүргэж өгөхөд тосгоны бүдүүн бараг хувцастай да олноос илт ялгарч байсан ч ёор ичиж санаа зовсонгүй. Хаач явсан өөрийгөө тоож ихэд үдсэн хүмүүс мон тохгүй учир шоолуулж элдвэр хэлүүлэх нь гарцаагүй. Харин хүмүүс шоолох нь цаг зуурын л үзэгдэл. Хичээл зүтгэл байхад бүх юм болондоо гэх аавын үг одоо ч гэсэн сэтгэлд минь хадаатай л явдаг юм. За, энэ өгүүллийг хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хэд их ажиллаж байна. Хэд их брэнд маань за яг ямар учиртай байдгийг одоо тайлбарлая. За бид одоо тавилгын хамгийн их хэдэлгийн дордог хэсгийг алиг гэдгийг бол мэдэнтэй нугас шургуулганы зам байдаг. За энэ хоёр ерөөсөө өдөр болгон онгойж хаагдаж одоо бидэнд тавилга маань хэр чанартай вэ гэдэг шалгалтыг байнга өгч идэг штеп. Эвдэрлэн ч гэсэн яг энэ хоёроос эхэлдэг. За нөгөө талаар хүн бүр гэртээ тав тухтай байхыг хүсэж байгаа. Харин жинхэнэ тав тух гэдэг бол гоё харагдахаас гадна дуу чимээгүй, зөөлөн хөдөлгөөнтэй, олон жил асуудалгүй ашиглагдахыг хэлж байгаа хаа. За өдөр бүр мэдрэгддэг жижиг деталь тав тухыг бүтээдэг. Энэтэй марахгүй бах. Тэгэхээр хэд их бол одоо тавилгын тоног оруулж ирж байгаа компани юм. Тэгэхээр тоног гэхээр бид нар гоё сайхан юм биш, яг энэ нугас, за тэгээ шургуулганы зам гэд эхлээд ойлгочиход болно. За тавилга бол мэдээж одоо жил болгон солиод идэг юм биш. Одоо маш том хөрөнгө оруулалт шүү дээ. Хэдхэн удаа л одоо гаргадаг том шийдвэрүүдийн нэг. Тэр үедээ та чанартай тоноглолтой олон 10 жилийн насжилттайг сонгочих юм бол ирээдүйд өөртөө хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт болно.
За Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын Этих брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр шинээр орон сууцнд орж байгаа тавилгаа шинжилж байгаа айлууд маань тэр хавтан юу гэдгийг гой сайхан шил тэдрийгээ сонгож болно. Гэхдээ та нугас тэр шургуулганы зам эдрийгээ чанартайгаар сонгож байж мэдээж насжилт нь удаан байх юм шүү. Хэдэн жилийн дараа тавилганыхаа нүрийг солиё гэхээр өнгөн зүрх за олон удаа нугасын солисоор байгаад идэлгээ муудах зэрэгээр маш олон асуудлууд гардаг. Тэгэхээр та хэрвээ тавилгаа өөртөө тохируулж хийлгэж байгаа бол нугасаа эднийхийг сонгох нь хамгийн зөв сонголт юм шүү гэдгийг хэлмээр байна. За би бүр очиж үйлдвэр дээр нь шоурум дээр нь очиж үзсний хувьд бол маш гайхалтай юм байлээ. Тэгэхээр нугас тэгээд нугасны шийдлэр бол бид нар бас айгүй гой загварт оруулж болох маш гоё булан тохойн ашиглагддаггүй тэр зайг бас ашигтайгаар ашиглах өдөр тутмын дэмий хөдөлгөөнүүдэд багасгах энэ мэт айгүй олон давуу талууд байлээ. Тэгэхээр тавилгыг бол эрэгтэй хүн сонгодог харин эмэгтэй хүн хэрэгэлдэг ихэнхдээ. Тэгэхээр та галтайгоогоо бүр хамгийн хайртай их нартай хамгийн гоёор эхнэрийнхээ тав тухыг бүрдүүлж сонгоё гэвэл зөвлөлдөөд тэгээд эднийхийг сонгорой гэж зөвлөх байна. Та чанартай тавилга хиймээр байгаа бол сайн тоноглол сонго, Германыг сонго, тэр дундаа Хэтхийг сонго. За хаягийн үед хаан улд өрөөг 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тоотод байрлаж байгаа. Утасны дугаар 7777 1456 9595 1456. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Дараагийн өгүүлэлэг зохиолч Никола Стритен. Настай хадагтан төрсөн өдөр болжээ. Тэрээр өглөө эртлэн босож шуудангаа хүлээж авахд биеэ бэлтлээ. 2 дугаар давхрын суудснаасаа тэр шуудан зөөгчийг гудамж уруудан айсвыг хардаг бол доод давхарт суух жаалхүү хаяахан ирэх тэрний загтлуудыг дээш нь оруулж өгдөг байсан юм. Хадагтай энэ өдөр өөртөө загтал ирнэ гэдэгт тунч итгэлтэй байлаа. Тэрний охин Миран хэдийгээр алдаг оног загтал бичдэгч ээжийнхээ төрсөн өдрийг мартсан удаа байх учиргүй. Мира мэдээж хэрэг байнга л завгүй байдаг нэгэн. Нөхөр нь саяхан хотын даргаар томилогдсон бол Мира өөрөө ахмад наснуудын төлөөх ажил үйлсийнхээ хариуд одон тэмдгээр шагнагдсан гин. Хөгшин хадагтай Мира охиноороо ихэд бахархдаг боловч тэрний чин зүрхний хайртай охин нь бол Энид байлаа. Энид охин нь гэрлэж бараалаагүй агаад ээжтэйгээ хамт амьдрахтаа тунч дуртай. Энэ өхөн болонгийн цаадахтай баг сургуульд багшилдаг нэгэн байлаа. Харин нэгэн өдөш Энид хадагтай Морисноос таныг хэд хоног хараад өгөөч гэж гуйчихсан. Маргааш эмнэлэгт очиж жижигхэн мис ажилбар хийлгэх хэрэгтэй байна. Удахгүй харж ирнэ гэж ээжтэй хэлсэн юм. Гэвч дараа өглөө нь тэр эмнэлэг яваад эргэж ирээгүй. Мис заслын ширээн дээр амьсгал хураасан юм. Эмэгний охин Мира оршуулганд ирж хадагтай Морисны ээжд нь туслах зуух галлан өглөөний ундыг бэлтгэж өгөх юм бүхнийг зохицуулж өгöd буцсан юм. Энэ явдлаас хойш 2 жилийн хугацаанд Мира ээж дээрээ 3 удаа ирсэн бол нөхөр нь бараагаа нэгч харуулаагүй. Харин өнөөдөр ээж нь 80 нас хүрч байна. Хөгшин хадагтай хамгийн сайхан даашин цаа өмсчээ. Тэгэлгүй яах вэ? Мира охин нь хүрээд ирж магадгүй шүү дээ. Тэгээд ч 80 насны төрсөн өдөр гэдэг яалтчгүй онцгой зүйл юм. Нэгэн 10 жил урдаж агслаа. Эсвэл нэгэн 10 жилийг давж гарлаа гэхээ аль нь ч буруудахааргүй юм. Мира өөрийн биеэр ирэхгүй байлаа ч гэсэн ээжтэй бэлэг илгээж л таараа. Нас дээр гарсан ээжийн энэнд тун чиг итгэлтэй байваа. Тэрний 2 хацар бүр өнгө орон туяарчгаж. Тэр яг л жаахан хүүхэд шиг хөөрч төрсөн өдрөө сэтгэл хангалуун өнгөрөөхтөө бие сэтгэлээрээ бэлэн байлаа. Хадагтай Морисон ердөө өчигдөрхөн байр сууцанд нэг цэвэрлэгээ хийж өгч, харин өнөөдөр өглөөний цайгаа уухт нь ил загтал хилэн цэцгийн баглаа барьсан юм. Доод давхарт нь суух хадагтай грант мөн бялуу хийж өгч, их үдийн цайнд урьсан.
Жаалхүү Жони ч гэсэн боодолтой Гага хөгшин хадагтайд барьж шуудан эртэл гадагшаа гарахгүй гэж тэрэнд амласан юм. Эмээ, та ёстой зөндөө олон бэлэгтэй болох байхаа. Би л 6 нас хүрэхдээ нэх олон бэлэгтэй болсон штэ гэж хөөхөн хүү ярина. Хадагтайд юу н ямар бэлэг таалагдах болоо? Гэрийн шаахай, ноосон задгай цамц. Нэрээ ноосон задгай цамц байвал ястай гоё. Хөхөнгөтөө байх юм бол бүрч сайн. Тэрний нөхөр Жим тэрнийг цэнхэр өнгийн хувцас өмсгөтөнд тунч дуртай байсан юм. Эсвэл ширээний чийдэн ном, үгүй ер нь тэр дундаа гой зурагтай аяллаа ном, эсвэл бүр тод гихчийн хар тоотой ханын жижигхэн цаг байсан ч болно. Тэрнийг баярлуулах юм өчнөө бий дээ. Хадагтай цонхны дэргээ зогсоод гадагшаа харлаа. Шуудан зөөгч үүдийн чиглэн дугуйтайгаа болон тойрч байгаа нь үзэгдэв. Хөгшний зүрх хурдан цохилоод явчихав. Жони ч гэсэн шуудан зөөгчийг харчгаад үүд рүү ухс хийлээ. Удалгүй шатууд хараа хөлийн чимээ сонсогдож Жони хөгшин хадагтай хаалгыг тогшхон тэр. Эмээ, тань шууд ирчихлээ. Хүү тэрэнд 4 догтоо авчирчээ. 3 нь хуучин найзуудаас нь ирсэн ил захидал, харин нэг нь Мирагийн бичгийн хэвтэ битүүмжилсэн догтоо байсан юм. Тэгсэн хөгшин хадагтай гинтгэл урам хугарахын бэрхийг мэдрээд явчихав. Хүү минь өөр илгээмж алга уу? Алга эмээ. Илгээмжийн шуудангаар явуулахад арай том байсан байх. Гэхдээ тэгээд л ирээгүй байж таарна. Охины маань бэлэг удалгүй илгээмжийн хүргэлтээр ирэх юм болов уу? Эсвэл бүр өөрөө бэлэг барьчихсан ирж яваа юм болов уу? Тэр төвчээртэй байхыг хичээлээ. Дараа нь төрсөн өдрийн эзэн маань охиныхоо захидлыг бараг л дуртай дургүй задлав. Ил захидлын дотор нэг цаас нуглаад хийчихэж. Ил захидал дээрх төрсөн өдрийн мэд хүргэе гэсэн хэвлэмэл бичгийн дор охин нь энэ чекээр хүссэн юм аваарай Мира Харалт хоёроос гэж гараараа таталган бичсэн байв. Ил захидлын завсраас мөнөөхөн чекийг л дайлжигүүр нь гимтсэн шувуу шиг шалан дээр сал тасгийн унав. Хөөрхий хөгшинч тэр дороо бүхийн алга дарам цаасыг газраас авлаа. Тэрний бэлэг тэрэнд барьсан гой бэлэг. Хөгшин хадагтай чичирсэн гараар өнөөх бэлгээ хідэн хэсэг болгон урж хаяв. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За өнөөдөр бүгдээрээ Хятадын зохиол, Монголын зохиол, за бас ингэдэг нэгэн гайхалтай бас ээжийн тухай бидний амьдралдаа хийдэг бас нэг алдааг харуулсан ийм богино өгүүлэлгүүдийг хамтд нь уншлаа, сонслоо. Тэг хүмүүс маань юу бодож ин сэтгэлээ үлдээгээрээ бас 4 сарын 1-ний энэ инэдмийн баярт танд бодогддог дурсамж юу вэ? Яаж одоо хууртж байда тэрийг бичээрэй. За дүгэн жарих юу ах вэ? Ерөнхийдөө л сайхан илхэн бичсэн өгүүлэлгүүд байна. Бид одоо түрүүний хамгийн ихэнд уншсан өгүүлэлттэй бас энэ сүүлийн настай эмэгтэйн тухай гарч байгаа өгүүлэлэг утга бас дүүх юм шиг санагдлаа. Яагад гэвэл бид нар хороогийн жамаар хичнээн сайн хүн байлаач, хичнээн муу хүн байлаач, хэдий их юм амжууллаа ч гэсэн бид бүгдээрээ хөдөлдөг, үхдэг, үнэн. Тэгээ энэ хооронд бид тэр амьдралыг яаж туулж байгаа вэ гэдэг бас их чухал байдаг. За хайртай хань ижлээ алдах чахта өөрийнхөө үзэл бодлыг өөрчилж чадахгүй, өөрийнхөө гүжүүдэлж зүтгэсээр байгаад за яхаа өөрийн үзэл бодолтой байж болох ч гэсэн бас хань ижлээ тэгж их гомдоосон тэр сэтгэлийн шарах нь өөрийг нь бас үгүй болох гээд хөгшрөөд ирэхийн цагт өдөр хоног өнгөрөх тусам дотроос нь ингээ хатгаад байгаа тэр мэдрэмжийг эхний өгүүлэлгээс бид харлаа. Үнэн үг хатуу байдаг. Шашин шүтэх, эс шүтэхтэй холбоогүйгээр зүгээр л бид нөгөө өөрчлөгдөх, уусах,
хэн нэгнийхээ үзэл бодлыг хүндлэх тийм бас орон зайгаа эзэн ямагт одоо нээлттэй хаалгын нээлт техник байлгаж авахгүй бол эцэст ээж аав өнгөрнө, үр хүүхэд хүнтэй суугаад явна. Хань ижил гэж одоо хамгийн сүлд түшдэг, үлддэг хамгийн одоо нандин холбоо тэнд бас юугаар та тэр хүнийг өвтгөж өлсгсөн болоо гэдгээ бодмоор юм байна. Тэгээд тэр одоо бас сүнс нь амар тайван байгаа эсэх за сүнс байдаг эсхийг ч мэдэхгүй ч гэсэн бас хүний сэтгэл гэдэг тийм айхтар. Тэгсэн хэрнээ одоо хань минь одоо сүнс нь ингээд зүг замаа олоо үгүй олоо маань унши та би бүр өдөр шөнөгүй хоолгүй нойргүй унши гэдэг байгаа мөртлөө за энэ хиндэл мэдэгдэж болохгүй шүү хоолгоо очиж унши гээд байгаа энэ байдал чи өөрөө яг юу юм бэ гэдгийг бас бодъё. Танд тийм зан чанар байдгүй. За дараагийн өгүүлэлэг бол Мояны тэр талхны өрмөг гэж өгүүлэлэг байсан. Нэрэл одоо бид одоо хинт ч хэрэггүй ямар ч хамааралгүй яасан их юмд зовж зүдэрж эсвэл одоо баясч явдаг юм бэ? Тэр хүний магтаалыг олон сонсснороо та олон хоног хоолгүй амьдрах тэнхээтэй болж үзв үү? За эсвэл хэн нэгэнд өөлүүлж муулуулснараа та одоо биенээс чи ямар нэгэн гинт салаад унахыг бас үзв үү гэдэг шиг. Яг тэ хүн өөрийнхөө заяас нь тэр савны хэмжээгээр амьдарч байгаа. Тэгэд өөр хүний сав руу харж зовлгүйгээр тэр савндаа л хангалуун цатгалан сайхан яаж жаргаж болохоор тэр хэмжээндээ л жаргая л та тийм ээ. Тэгэд аавыгаа олон хүний өмнө энэ миний аав гэд хэлж чадсан тэр эр зориг сайхан байлаа. Аав болгон сайхан биднэрт ингээ сайхан үгийг илхэн хэлээд идэггүй ч гэсэн аав гэж хүний одоо тэр хүний ямар байгаагаас үл хамааран хорвоо ертөнцийн тэр бидэнд одоо үлдээдэг тэр орон зай, бидний өмнөөс үүрдэг тэр ачаа, тэр одоо орон зай маш чухал. Аавтайгаа одоо холбоогүй хүмүүс ч байгаах, хэлж амжаагүй явуулчихсан хүмүүс ч байгаах, хамтдаа сайхан байж байгаа ч хүмүүс байгаах. Гэхдээ тэр хүн ямараас үл хамааран та сэтгэл дотроо боддог юм байдаг бол бас аавтайгаа ярилцаад уучлаад тэр сайхан одоо таныг энэ хорвоо дээр бий болгож хүн болгосон тэр хүнийг сэтгэлийн үгээ аавд бол тэр болгоо хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ өгүүлэлэг дээр яг уу ингээд аав гэж хүнийг бас сайхан дуртаад өнгөрчээ. Ер нь аавын тухай өгүүлэлэг шүлэг цөөхөн байдаг гэж ярьдаг. Энэ өгүүлэлэг дээр бас сайхан гаргасан байна. За энэ сүүлийн өгүүлэлэг бол нас яваад байна. За тэгээд бидний эцэг эгч нь одоо үнэхээр нэг том бичгтээ ханийн цаг байсан ч баярлна гэдэг шиг. Мөнгө юу юм бэ? Энэ хүн мөнгөөр яах юм? Ямар гоё чек өгч явуулаа вэ гэж гарч яваад юу авах юм? Айгууд л охиндоо юм аавна да. Тийм учраас бид нар хамгийн хайртай, хамгийн нандинмар тэр орон зайгаа яаж тордож нандиндаг вүлээ гэдгээ бас бодъё. Хизээч ирэхгүй дуудлага гэдэг шиг. Тэгээд энэ ээж бол охиноосоо ямар их хэмиг хүлээгээд хацраа улаалгаа сууж исэн бол хөрхөө охин хүрээд ирэх болов уу гэд дандаа сэтгэл гардж байгаа. За энийг бол манайхан хэлүүлдэггүй мэдчихэж байгаа. Яах вэ? Энэ өгүүлэлгээр зүгээр нэг удаа саны бүгдээрээ. За ингээ өнөөдөр хөөрхөн хөгжилтэй инээдмийн баяр учраас бас нэг их айлгахчихгүйхэн шиг ойр тойрныхоо хүмүүстэй инээлдсэн, хөгжилдсэн гоё уур амьсгалтай өнөөдрийг өнгөрүүлээрэ. За хэд хоног өнгөрөөд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс байсан ч гэсэн өнгөрсөн 4 сарын 1 гэдэг шүү дээ. За ингээ нэвтрүүлэгтэй хамт байдаг сонсогчдоо зам сэтгэл үлдээж урам өгдөг та нартаа дандаа баярлалдаг шүү. Тэгээд од мөндрийн зүгээс бас сонсогчд гэдэг бол бидний хамгийн чухал одоо бидний баяр баясгал болсон хүмүүс юм шүү. Та нартаа маш их баярлалаа. За ингээд шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр сууг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хост дэлгэнээр хүрч байна. За энэ дугаарыг хүрэхэд ихтгэл даах герман чанар хэтэг брэнд, замун төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд төр зогс бүү яар нөлөөллийн аянг зарлаж байгаа Улаанбаатар төмөр зам дэмж ажиллалаа. За ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа. 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.